уржнангаас л би энэ бариад хаягийн арай жоохон томроод хүмүүст илүү харагдах болсон байх. Тэрсэн жил хүмүүс одоо учрал гишүүний хийсэн ажилтанд талархаад бараг нэг пялдагдаад ч юм уу те Тимон нэртэй дэлгүүр нээжж мэжж гээд Тимон гэдэг нэр чинь бол миний 10 жилийн хоч байхгүй юу? Би ч учрал гишүүнийг Тимон гэдэг бас нэг сайн мэдэхгүй. Захин болсон гэдэг байгаа яг одоогийн байдлаар бид нар дээр бас захин болсон мэддэхгүй байгаа. Энэ 7 хоногийн ихээр ерөнхий сайд учрал шаардлагагүй олон зөвшөөрлүүдийг үе шаттай цуцалж бизнес эрхлэгчдэд таатай орчинд бүрдүүлсэнд иргэд талархаж түүний урлагийн оч орон буюу Тимон нэртэй бөөний төв нээж гэх мэдээлэл захим сүлжээнд тархсан. Үүнтэй холбоотой Тимон бөөний төвийн захирал болор сүхтэй бид уулзаж тус мэдээллийг тодруулахаас гадна бизнес эрхлэгчдэд тулгардаг өнөөгийн хүндрэл бэрхшээлүүдийн талаар товч ярилцлаа. За ерөнхий сайд учрлыг одоо бизнес эрхлэгчдэд эрхчлөө олгосонд нь талархаж өөрийнхөө худалдааны төвийг одоо Тимон нэртэй болголоо гэдэг мэдээлэл гараад байна. Энэ юу нь яг хэр бодтой юм бэ? Энэ нэстэ шал батлаа шүү дээ. Ер нь энэ Тимон гэдэг нэр чинь бол миний 10 жилийн хоч байхгүй юу? Би ч учрал гишүүнийг Тимон гэдэг бас нэг сайн мэдэхгүй. Тэгээд манайх ч угаасаа бүр одоо түүзнээс эхлээд одоо 2 жилийн өмнөөс энэ чинь баригдсан. Түүз багтааж манайх Тимон нэртэй байсан. Одоо учрал гишүүнийг ерөнхий сайд биш Улсын хурлын гишүүн болоогүй байхад ч манайх чинь Тимон нэртэйгээ түүз маань ажиллаж л байсан. Тэгээд уржнангаас л би энэ бариад хаягийн арай жоохон томроод хүмүүст илүү харагдах болсон байх. Тэрсэн жил хүмүүс одоо учрал гишүүний хийсэн ажилтанд талархаад бараг нэг пялдагдаад ч юм уу те Тимон нэртэй дэлгүүр нээжж мэжж гээд тийм яваад энэ шал худлаа тийм байхгүй. Угаасаа би өөрийнхөө нэрээр л нэрлсэн чинь миний хоч 10 жилийн хоч тэгээ Америкт сурдаг байх ш намайг хүмүүс Тимон гэж дууддаг байсан. Тэгэл хурж ирээд би өөрийнхөө нэрээр нэрлсэн дэлгүүр байхгүй юу? Тий энэ бол ерөнхий сайд мэт ямар ч хамаа байхгүй. Одоо ерөнхий сайд учрлын бизнес эрхчлүүд эзэнд баярлаж те өөрийнхөө бөөний төвийг ингэж нэрлэлээ гэдэг мэдээлэл бас одоо сошиалд те ямар буруу мэдээлэл гарахаараа ингэж шуурдгийг харуулж штэ. Харин тийм байна. Би бүр гайхаад над руу байжсэн чинь чамаас бас өөр бас 2 хүн залгасан над руу. Та энэ учрал гишүүнтэй хамаатай юу? Яагаад дэлгүүрээ ингэ Тимон гэж нэрлсэн юм бэ? Та эсвэл нэг таньж мэддэг хүн нөө? Холын хамаатан уу ч гэлээ баг. Тэгэхээр нөө тим юм ерөөсөө байхгүй. Хэрвээ та нар хүсэх юм бол ирээд надтай яриа би та нарт хэлээ тайлбарлаад өгье. Тэгээ миний Facebook хаяг маягч ороод үзье. Хэдэн оноос эхлээд наад Тимон гэдэг нэртэй ажилласан байна. Миний одоо юугаар Facebook-оор бүх мэдээлэл нь гараад ирнэ. Ороо танаа шалгаад үз. Би бол ямар ч хамаа байхгүй. Тэгсэн чинь учрал гэдэг хувь хүн надад бол ямар ч хамаа байхгүй. Тэтэй тэргүй улсын хурлын гишүүн байна уу, ерөнхий сайд нь байна уу те? Энэ хүн ард түмнийг төлөөлөөд улсын хурлд сууж байгаа бол бидний төлөө хийх ёстой ажил нь хийж байгаа ажил нь тэр байхгүй юу? Тэрнээс ш энэ хүний хувь хүнийх нь өнцгөөс харж би тэр хүнд пялдагдана гэж байхгүй шүү дээ. Тэгээ би энэ Тимон гэдэг нэрийг бол аль эртнээс байсан л миний нэр байгаа. За яа учрал гишүүний сая ерөнхий сайд болоод гаргаж байгаа одоо энэ хувийн хвшлүүдийг дэмжиж байгаа те зөвшөөрлүүдийг одоо цуцлж байгаа. Энэ явдал нь бол надад таалагдж байгаа хийж байгаа ажлууд нь. Ер нь бол 8 нэрийн дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл хөөцөлдөж авах гэдэг бол үнэхэр хэцүү байдэн шүү дээ. 3 сар бараг хүлээн. Тэгээ нэг бичиг баримт бүрдүүлээд өгөөд захин болсон гэдэг байгаа. Яг одоогийн байдлаар бид нар дээр бас захин болсон мэддэхгүй байгаа. Бүх бичиг баримтуудаа гараараа явуулж өгнө. Одоо камерын зургнуудаа нэг бүрчлэн дараад авчирлгэн, доторх зургнуудаа бүгднийг дараад авчирлгэн тий. Бас надад бол энэ захин болсон гэдэг нь бол 100% бол миний санаанд бол нийцэхгүй л байгаа. Яг энэ хөрсөн дээрээ бууж байгаа мөг юм бол би мэдэхгүй. Надтай санал нийтээ хүмүүс олон байгаа. Тэгээ би ч өөрөө энэ дэлгүүрийг түүснээс нь ахуулаад өдөө болтолны ажиллуулад явж байгаа. Гардаад бүх юм нь өөрөө хийгээд явж байгаа. Ер нь одоо энэ төрөөс тавьж байгаа татвар дээрээс нь тусгай зөвшөөрлүүд энийг хүсэлт гаргаад энийг аавна гэхэд энийг ажилуулна гэхэд бол аюу хэцүү байдаг. Тэгээ одоо учрал гишүүний энэ гаргаж байгаа санаанууд нь миний хувьд бол маш зөв. Тэгээ энэ одоо хөрсөн дээрээ буугаад бүрэн хэрэгжээсэй л гэж бодож байна. Одоогийн байдлаар нэг айхтар хэрэгжсэн бас алгал байна. Тий. Таныг бас удаан хугацаанд тэ түүц ажиллуулж исэн гэлээ. Өмнө жилээс ахуулаад юу н олны дунд ч гэх юм уу Нямбатар одоо хотын дараа гасны зүгээс ч гэдэг юм уу төцнүүдийг нэг эсэргүүцсний тиймэрхүү зүйл болсон штэ. Үүнийг та юу гэж хардаг вэ? Би энийг бол эсэргүүцдэг штэ. Одоо энэ ч өөрөө арчилсан нийгэм чөлөөт зах зээл те. Хин одоо чадж байгаа нь одоо хин одоо боломжтой хин чадж байгаа нь хин сайн үйлчлэг үзүүлж чадж байгаа нь бизнесээ хийгээд явах хэрэгтэй нийгэм баггүй юу? Би бас өөрөө Америкт, Солонгост,
гадаадад бас хэдэн жил сураад ажиллаад амьдарч ирсэн юм баггүй юу. Тэнд энэ годамжны худалдаа гэж угаасаа л байдаг. Энэ дээр харин төрөөс авч байгаа нэг бодлого байх хэрэгтэй. Одоо худалдаалж байгаа юмных нь хугацаа тий ариун цэвэр байдал. Иймэрхүү зүйл дээр нь хяналтаа сайн тавиад энэ худалдааны бизнесийг бол чөлөөтэй байх хэрэгтэй байхгүй юу. Би бол тэгж үздэг. Тэгээд дээрэс нь Нямбатар хотын дээр багтаа бол яг уу хүмүүс бол юм хийсэн л гэж яриад байгаа. Тий одоо жишээ нь манай дэлгүүрийн уртлын нэг л хар. Энийг бол аль нодлонгоос хойш энэ замыг хийгээдсэн. Тэгээ хийснийхаа дараа энэгээр дүүр ингээ шороо овоолоод энэ дүрсэл одоо бетон ингээ хайцсан ба. Энийгээ ч цэвэрлээгүй. Хийж байгаа хүмүүс нь ямар ч ажлын гүйцэтгэл байхгүй. Хийж байгаа ажил нь одоо зөв явж байгаа юм уу, буруу явж байгаа юм уу те иргэдийн одоо ажил амьдралд нь саад болж байгаа юм уу. Шинэ одоо энэ замыг барьж байгаа нэртэй манай дэлгүүр 3 хоног хаачиж байгаа. Орлого байхгүй. Би ингээ өөрөө сар болгон банкад бараг 20 сая төгрөгийн зээл төлдөг хүн. Өдөр болго энэ дэлгүүр дотор ч одоо 6-7 түрээслэгч нар байгаа надаас. Тэр 6-7 хүний чаар дахиад зөндөө хүмүүсийн амьдрал байгаа тийм биз дээ. Тэнгүүд 3 хоног энэ зам янзлж байгаа гэж дэлгүүрээ маань хаагаа ашиж байгаа. Машин орж ирэх юмш боломжгүй болгоод. Тэнгүүд чинь гавн гадаадад бол те бизнес эрхлэлийнхаа дэмжээд ямар нэг юм хийх гэж байгаа л үдчихэд мэдэгдээд за манайх энд ийм зүйл хийх гэж шүү та ингээрээ тэгэргээ хэлдэг те тийм юу ч байхгүй. Нэг өглөө орж ирээд өглөө дэлгүүрөө онгоолохоо хүрээд ирэнгүүт бүх одоо юмнуудын ухаат түнхээд шороог нь гаргаад ирсэн тэгэл байж байна. Иймэрхүү зүйлүүд нь надад зүрхүүс таалагддаг. Манай нийгэмд одоо хүртэл аж ахуйн нэгжүүдэд урьдчилж мэдэгдэлгүй сангийн шугам зам засах нэрээр халуун ус цахилгааныг нь хаах гэх мэтчлэн олон асуудлууд байсаргаа. Эдгээр засваруудаас болж бизнес эрхлэгчид аж ахуйн нэгжүүд тур хугацаанд хаалга барьж орлого нь тасалдаг. Үүнийг засах шаардлагатай гэж худалдаа эрхлэгчид хэлж байна. Засварын хуваарийг аж ахуйн нэгжүүдэд 3 хоногийн өмнө мэдэгдэж ажлыг хурдан шуурган хийж гүйцэтгэхгүй бол цаг минутаар тооцогддог орлого нь тасалдаж ажилчдын цалинг тавихад хүндрэл учруулдаг гэж бизнес эрхлэгч боловсрох онцоллоо.